За улс төрчдөөс хүмүүс таны улс төрийн цагт болж байна гэж асуудаг. Харин би танаас оюун санааны хувьд хэдэн онд амьдарч байна вэ гэж асуумаар байна. Гол бодох юм маань бол хугацааг л боддог л доо. Ирээдүйд амьдрах гэхээсээ илүүтэй би хугацааг татдаг байж боддгоо. Хугацааг наашин татах одоо юу гэдгийг тийм ер нь тэгж бодоод байх шиг байна. Ерөөсөө ингээл төлөвлөн гэдэг чинь өөрөө хугацааг татж байгаа нэг хэлбэр шүү дээ. Бид нар ингээд 5 жилийн дараа ингэх юм бол энэ үнийг яаж 2 жилийн дотор амжуулах уу гэдэг юм тий. Тэгвэл энийг 1 жил рүү яаж оруулах уу гэдэг юм. Тэгэхээр яг тэр талаас нь харж их шийдвэр гаргах гэсэн үг. Тэгэхээр хугацааг их бодно. Яаж наашин татах уу? Эсвэл ингийн тулд бид нар яаж ресурсоо хуваарлах уу гэдэг юм. Тэгэхээр миний хувьд бол тэр шийдвэр технологи. Тэгээ бидний одоо хүсэл зорилго бол ерөөсөө л дэлхийн түвшинд хэдүүлээ хөгжиж, тэ бүтээй, хий гэсэн ийм хүмүүсийн нэгдэл учраас яг л ингэж явахыг зорж байгаа. Гэтэл энд ингээ Монголд нөгөөхийгээ хийгээл гаргадаг бизнесийн хувьд амжилт олох нь бас тийм ч мундаг биш. Магадгүй ингээ сүүлийн үед хийсэн зүйлсийг хүмүүс бас асууж байгаа. Та яаж ийм юм 10 жилийн өмнө ингэж бодсон тий. Тэгэхээр тэр үед чинь тэгэл дэлхийд энэ чинь байж л байсан. Бид нар энд ингээл зүгээр юу гэдгийг одоо тухайн цаг үедээ ингээл ийм монгол хэл дээр байх хэрэгтэй гэж хэлдэг. За тэрийг харин та харин яагаад одоо энийг асууж байгаа юм бэ? Яагаад тэгэхээр ажлынханд нь таныг ерөөсөө ирээдүйд амьдардаг хүн гэж тодорхойлоод байгаа байхгүй. Тэгэхээр та ингээд дандаа төрүүлж бодож тэ төлөвлөж явдаг л хүн байх гэдэг юм л та. Тий, яг гоо манай ажлынхны тэгж байгаа нэг шалтгаан бас юм байж магадгүй. Бид нар сая EVA гэдэг нэг intelligent virtual assistant гэж хэлээ шүү дээ, тий. Одоо ингээд хиймэл хүн гэж хэлж болно. Харилцагчийн төвийн үйлчилгээнд дээр ажилладаг. Энэ үнийг бид нар 2.5 жилийн өмнө эхлүүлжсэн. Тэгээд төслийг эхлүүлэхийн өмнө бас нэг тодорхой хэмжээнд хагасчил судалгаа хийн штэ тий. Энэ рүү чи одоо бараг тэр төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэр хөрөнгө оруулалт хийхийн өмнө одоо бид нар шийдвэрээ гаргана. За тэгэхээр энэ дээр тухайн үед одоо ChatGPT гараагүй. За манай игүүнээ сураггүй тий. Гэхдээ яг бид нар судалгааны үед оролцсоор л байсан л да. Энд чинь аль одоо суураар нэрх юм бол 2008 оноос хойш л Microsoft-ийн системүүд төр хийгээ явж байсан. За тэгээд энэ үнийг ер нь хэдүүлээ эхлүүлье. Одоо энэ бол удахгүй ингээд тэргөө хүссэн ч хүн компьютер хоёр хамтдаа хүн робот хоёр ажилладаг болно. За энэний одоо суурь нь манад байна. За цаашаага одоо тэр муу суурин дээр хамаагүй хийч тий. Сайжруулт сайн л үз. Бүрэл сайн биз. За тэгээ эхлүүлье гэж яхад бол яг уу манай одоо бизнесийн хэлтсийнхээ бол гайхчихлаа байсан л да. Энд одоо хизээ энийг хийж дуусаад хизээ энийг одоо зах зээлд гаргаад хизээ эндээс ашиг болоод хизээ ер нь юу болох юм бэ гэдэг. Гэтэл өнөөдөр бид нар одоо дэлхийд даяараа ярьдаг болсон ба шүү дээ. Одоо энэ жил яг бас яг шийдсэн газар бол баг байхгүй цөөхөн дэлхийд. Тэгэхдээ бүгдээрээ энэ жил бол одоо баг бүх энэ томчууд Google, Microsoft, өөрөөдгийн одоо OpenAI нар бүгдээрээ хийж байгаа. Одоо яг ямар төвшөнд гаргачаал сенсац тарих гал одоо ноцолцоод байгаа мэдэхгүй. Тэгэхдээ бүгд энэ жил бол маш олон дэлхийн томоохон компаниуд виртуал эйжентүүд хэмэл оюунтай одоо виртуал хүмүүсийг бол үйлдвэрлэнэ гаргах бах. Тэгэхээр эндээс улбалал манай яаж энийг тар мэдсэн ч гэдэг юм тий. Яагаад энэ ингэ болно гэж. Тэгэхээр ийм утгаар нь аваад үзэх юм бол миний хувьд яг ирээдүг төвчилж харна гэх юм уу тий. Тэгж бол явдаг. Гэхдээ энэ үнийг одоо дэлхийн хөгжилтэй харьцуулаад аваад үзэх юм бас тийм ч гайхмаар юм биш. Одоо Elon Musk байна тий. Одоо гэдгийг Марс дээр одоо хөлөг буулгана. Дэлхийг бүрхсэн сателлитаар хэдэн мянган сателлитаар дүүргэнэ гэсэн одоо дүүргэж байна. Тэгэхээр яг ийм хүмүүсийн вижнтэй харьцуулах юм бол энэ бол бас өөрийнхөө хэмжээгээр л хөдөлж байгаа гэсэн үг дээ чадах хэмжээгээр. Гэхдээ яг хүний тархичин бол тэгэл ижил хэмжээнд сэтгэж штэ тэр хаана одоо боловсрол эзэмссэн хаана одоо сурсан дээрээс үл хамааран. За мэдээж хэрэг тухайн мэдээлэлд ойрхон мэдлэгт ойрхон байсан бол илүү бодтойгоор онцтойгоор явах бах одоо сэтгэх бах тий. Тэгэхээр миний хувьд тэр
бас яг урд нь энэ одоо химлэвний салбарт олон жил ажилласан програм хангамж энэ IT-ийн салбар ч өөрөө бас нэг тийм салбар шүү дээ. Бүх юмны төрөнд явдаг тийм. Харин тийм яг энэ утгаараа би одоо энэ салбарын ч ер нь мөрөөдлөөр амьдрэх хүмүүс юм уу л гэж асуух гэдэг л да тиймээс. Тийм ер нь бол мөрөөдлөөр амьдрэх хүмүүс мөн. Яг хоббигоороо өөрийнхөө амьдралыг тэр мэргэжилтэд зориулсан хүмүүс байдаг. Би бол юу гэж илүү тодорхойлох дуртай бэхээр маш оптимистик сэтгэдэг хүмүүс. Өөрөөсөө нэг юм хийчих юмсан, бүтээчих юмсан, болгочих юмсан болно доо гэл тэр утгаар аяг алдаа гаргадаг. За тэр дотор чимээгээ бол бас онцлогтой. Одоо манад ирж байгаа хүмүүсийн ерөөсөө л бараг 100% бүгдээр сорилтод тулдаг гэж хэлдэг. Одоо CEO-гийн үед би чинь жилд нэг бүх ажилчтайгаа тойроод бүхэнтэйгээ бол ярилцлагаас хийдэг. Тэгээ энэ жил энэ төр харж яхад нөднөн өөрчнөө ингээд ярилцж яхад түм залуучууд маань бүгдээрээ л ер нь шинж бай, хуучинч бай бүгдээрээ энд сорилттой тулдаг. За ямар сорилт гэхээр ихэнх нь одоо дандаа нөө дахин давтагчгүй юм хийж байгаа учраас тийм энэ нэгний хийцэн юмыг хийгээгүй. Тэрийг хийж яхад тулгымцсан асуудлуудыг Google-ээс хайгаад ч юм уу тийм ингээд залуучууд ч бас чиглүүлэг аваад хурдан хөгжүүлчихэж байгаа шүү дээ. Манай дээр бол тийм боломж юу нь байхгүй. Хайгаад одоо юм гарч ирэхгүй. Тэгэхээр яах вэ гэхээр дандаа нэг ахлахуудаас асуугаа тий. Тэр нь дахиад дэшээ гэдэг дэжтнийхаа CTO-гоос асуудаг юм. Ингээд тэгж одоо тим зарчмаар ажиллах нь илүү хурдан асуудлыг бас зөв шийддэг. Ийм онцлогтой газар болчиход байгаа. Тэгэхээр миний хувьд бол бас чимээгээд ажиллаж байгаа залуусаа бол тэр тусмаа илүү одоо мэрэгшиж тий чадваржиж ур чадварын хувьд бол өндөр өсөлттэй. Тэгээ Монголд бас бүгдээрээ л хамгийн шилдэг онцтой гэдэг хүмүүсээ л ирж ажиллаж байгаа л гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэл тэр хүмүүс маань бол богино хугацаанд ер нь тэгэл 2 жилийн дотор бол тун гайг болчдөг дөө. Таны өмнө хэвлэл төгсөн ярилцлагуудыг хараад хахад та бас их бардам зарим зүйл дээр ярьсан байт юм лээ. Сая та дурд чинь өмнө нь одоо хүний хийсэн зүйлийг давтаж хийх дургүй. Бас нөгөө талаас болохоор алдах эрсдэл маш их тий одоо нэг шин төсөл хөгжүүлэхэд алдах эрсдэл маш их, бүтлгүүтгэр эрсдэл маш өндөр. Тэгэхээр одоо үүнд бас бэлэн бай гэж та хэлсэн байлээ л дээ. Тэгэхээр эн чинь ерөөсөө л өөртөө ихтэй хүний хийдэг ажил юм шүү. Магадгүй. Миний хувьд бол одоо өөрийн мэргэжлийн онцлогоо аваад үзэх юм бол би чинь софтверийн архитектор мэргэжил тий. Тэгэхээр миний хувьд бол яг хуу илүүтэй бардам хийсээ илүүтэй арай нэг тийм юм өндөр хоризонт гэж ярьдаг тий. Одоо нэг алсын хараатай хэм үү. Тэгж арай харц сурсан байх гэж боддог мэргэжлийн онцлог. Ер нь эндээс харах юм бол бидний сүүлийн үед манай одоо энэ компани эрхэм зорилго гэдэг байгаа шүү дээ. Хиймэл Монгол хүнийг бүтээнэ гэдэг. За тэгвэл за хиймэл хүнийг гэж ярий те. Монгол хиймэл хүнийг бүтээнэ. За тэгэхээр хиймэл хүнийг бид нар бүтээхийн тулд зүгээр нэг хиймэл оюун сургаал тэгэл ингээл хүн шиг ингээд гаргаад ирнэ гэдэг бол энэ бол хоосон мөрөдөл. Тэгвэл энийг бүтээхийн тулд яг юу хийх ёстой юм те. Дандаа инженерч л гэж байгаа. Тэгээд миний хувьд бол сүүлийн үед дандаа энэ өөрөө нэг тийм мэрэгжил гээд баг зохиочод байгаа шүү дээ. Философи инженерч л гэж байгаа. Хүмүүс бол гайхаад юм философи инженерч балаа байл юм яриад байгаа гэх. Энд чинь бол өөрөө нэг тэгж харагдаад байгаа байхгүй юу? Бид нар ингээ хүн хийх байсан бол те. За ингээ толгойн инженер хүн бол тэрийг ер нь нэг 190% яаж харах вэ гэхээр за толгойг нэг хуваач те. Эхлээд толгойг нээч. Дараа нь хоёр гарын нээч гэдэг юм те. Тэгээ биеийг нээч, хөлийг нээч гэдэг юм. Ингээд бас хүнийг хувааж агаад хийж болно шүү дээ. Тэгвэл бид нар бол тийм биш. Хүн гэдэг бодгалч одоо яг юу юм бэ гэдгээ тодорхойлж байгаа. Тэрний тулд бид нар миний хувьд бол одоо тэр философийн янз бүрийн номнууд уншиж байгаа. Бүсүүлдэ шашин руу орж байгаа байхгүй. За тэгээ хүн юу ингээд. Тэгээ одоо буддын шашин, бөөгийн шашин одоо бүгдийг л бас эргүүлж байгаа юм л да. Библийн ч гэсэн. За толгой, гар, хөл эргэтэн гэхээсээ илүү те. Яг энэ бодгол махан бие чинь пункцүүд нь байна гэхээр зэрэг дандаа мэдрэхүүнүүд гадаад орчноос бид нар яаж харцаж байгаа юм те. Одоо жишээлбэл энийг бид нар ингээд барьж байна, харж байна, ярьж байна, сонсож байна те. Тэгэхээр энэ мэдрэхүү бол энэ одоо
физик биеийн дандаа оролтууд хүлээж авдаг гол хөнгөн зүйл. За тэгэнгүүтээ цаашаага энийг аваад үл яах юм гэхээр зүрх болон энэ одоо юу гэх юм сэтгэл болон оюун ухаан руу дамжуулдаг тархилуу тий. За тэгэнгүүт тэр хоёр руу дамжуулж яах гэдэг. Энэ чинь буцаага шийдвэр гаргах гэдэг тий. Тэгэхээр шийдвэрийг хүн ганцхан тархиараа бас гаргадаггүй. Зүрхээрээ гаргадаг. Тэгэхээр энд чинь нөгөө сэтгэл бие нь оролцож байгааз. Тэгэнгүүт бид нар сэтгэл биеийг тодорхойлуулж байгаа байхгүй. Энэ яг ямар системийн үед те энэ чи одоо юм оролтны үеийн гаралтны үеийн гэж ярина шүү дээ одоо инженерүүд те информатик хүмүүс чинь. Тэгэнгүүт түрүүний одоо оролт нь энэ мэдрэмжүүд байсан бол сэтгэл биеийн үед мэдрэмжүүд байдаг байхгүй. Тэ эерэг сөрөг одоо юу гэдгийг тавтай тухтай энэрнгүү те одоо энэ дандаа мэдрэмжүүд байдаг. Тэгэхээр энэ дээр бол манай баг бол бас яг ажиллаж байгаа. Яаж мэдрэмжүүдийг инженерчлэх вэ те. Эхнийхээ алхмуудыг бол хийгээд одоо сентимент анализ буюу эрг сүргийг таньдаг болчихдог шүү дээ. Одоо энэ орчноос те текстээс. За тэр чинь юу гэсэн үг вэ гэхээр цаашаа одоо энэ зөндөө хийх ажлын эхлэн тавигдсан гэсэн үг. За ямар ч гэсэн ситуашнл буюу энэ ситуац нөхцөл байдлынхаа эрг сүргийг ямар ч гэсэн таньдаг болчихдог шүү дээ. Тэгвэл тэр нөхцөлд бид нар ямар хариу үйлдэл үзүүлэх юм. Тэр нөхцөлд ямар шийдвэр гаргах юм ингээд эн чинь ингээд анхны суурин тавигдсан явж байгаа гэсэн үг. За бодол бийгээд байгаа тэр 3 дахь оюун ухаан гэдэг. Энэ дээр бид нар игүнэг яг хийж байгаа байхгүй. Энэ дээр бид нар бас анхнаасаа л нэг сэтгэл бие гэдгийг бид нар ер нь бол анхандаа бол бодоагүй байсан. Тэр мөр бол хамаагүй. Шууд тархилуу нүдний одоо юу гэдгийг мэдээлэл дамжаад тэгээд тархинд боловсруулагдаад буцаагаад ийм объектуудыг энэ одоо бүдгийн өнгийг ялгаад ингээ хардаг гэсэн юм одоо шинж ухааны туршилтууд байдаг. Тэгэхээр яг тэрний дагуу инженерчилж исэн гэсэн үг. Тэгэхээр бид нар бол тэрийг арай жоохон философик болгоод, жоохон амьд болгоод тий. Тэгээд бүтээж штэ. Яг ингээд инженерчилж яаж хийж болох вэ гэхээр. Тэгэхээр бидний хувьд бол яг хиймэл хүнийг энэ хийхтэй яг энэ архитектур хаа хүрэх гээд байгаагаа бол аль их тодорхойлц гэсэн үг. Тэгээ энэ дээр бид нар яг багаараа одоо миний хувьд бол тий за би бол ингээд харцсан байгаа тий та хэд итгэж болно тий. Тэгэхээр та хэд энэ мэдрэмжэн дээрээ суужий, та хэд энэ одоо юу гэдгийг мэдрэхүү нүдэн дээрээ суужий. Та энэ одоо ам буюу одоо чих буюу тий текстийг спич болгох, спичийг текст болгох, яриг текстийг аваа болгох энэ дээрээ байжий гэдэг ингээ хуваарлаж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар бол бас хүн хүчний мөнгө санхүүгийн нөөц болцсон байвал би бол одоо дараагийн юм бол хөрөнгө оруулалтаа хийл гэж бодоод ер нь бол мульти эйжент системүүдийг хөгжүүлье тий. Багж ихсэн шийдвэрүүдийг одоо энэ хэмэл оюунуудаар гаргуулъя. Дэлхийд дахинд бол яг гаргуулахгүй байхгүй. Яагаад тэгэхээр аюултай тий дандаа туслуулж байгаа шүү дээ тий. За энэ бол одоо таны бүх юмыг бэлдээд өгөн та яг шийдвэрээ гаргана. Хүнээр дандаа гаргуулж байна. Тэгэхгүй болохоор чинь хууль эрх зүйн үед бас асуудалтай. Одоо ямар алдаа гаргачвал тэр чинь ямар хуулиараа тэр хэмэл оюуныг яаж шийдэх юм те. Тэр мөр нь тодорхойг байгаа. Тэгэхээр энд бол яг хэмэл оюуны салбарт бол хууль нэлээ хоцрогдоод байгаа гэсэн үг. Хүмүүс дэлхийд даяараа. Тэгэл нэг болсон болоогүй нэг зөвлөмж заавар маягдлам гаргаж байгаа болохоос хурцлж юмдаа чадахгүй байхгүй. Тэгэхээр энэ салбар өөрөө бас нэг инновац хийгээд хурдтай дүрхтэй сайжраад тэгээ явах юм бол одоо AI бол асар том потенциал байгаа. Гэхдээ энэ бол тэртээ төргөө хөгжил би хаанаас ч юм одоо яг л уншижсэн. Хөгжил бол хизээч угардгүй. Байн урагшаа явдаг. Тэрүүнийг бид нар одоо хүндрэлтэн зогсоож чадахгүй. Харин тэрүүнийг одоо боломж гэж хараад те зөв хөгжүүлэх, сайн хөгжүүлэхэл бодох хэрэгтэй. Яг тэрэн шиг бид нар бол одоо миний энэ яриад байгаа юмнууд ч гэсэн итгэлтэйгээр таны дөрөвний асуулт яагаад ийм бардам итгэлтэй байдгүй гэхээр угаасаа бас за хөгжил гэдэг юм чинь ингэж л явах юм чинь бид нар бол хүссэн ч яаж зөв шийдвэрүүд гаргаж зөв алхмууд хурдан их бай гэдэг л ийм л бодлого боддог гэсэн. Та анх эвгүйнийг хөгжүүлж эхэлж хаад хүмүүс хэрэгэлцэжсэн гэдэг те. Бид нар өөрсдөө ч хэрэгэлцэжсэн. Чадах болоо да. Ер нь хүмүүс нь шин санааг хэрхэн хүлээж авдаг вэ? За ер нь одоо ялангуяа манай монголчууд, европчууд
айгүй хойр хүлээж авдаг. Бусдын сайн мэдэхгүй байна л да. Америкууд их эрсдэл их дуртай хүмүүс тэр утгаараа маш урттай өгч байна. Эрсдлийн сангууд нь өгчсөн. Ерөөсөө Америкийн сая нөгөө Jeff Bezos гэдэг Amazon-ы өсгөн байгуулагч тийм хэлжсэн шүү дээ. За Америкийн хөгжлийн суурь нь юу юм бэ? Эрсдлийн сангууд. Маш өндөр эрсдлийн хөрөнгө оруулалтууд хийдэг. 10% нь энэ төсөл амжилттай болно шүү л гэдэг хад тэр нь хичнээн 100 саяын одоо хөрөнгө оруулалтууд бэлэн байж идэг. Тэгэхээр энэ Америкийн хөгжлийн одоо суурь одоо гол үндэс юм аа гэж хэлсэн байсан. Тэрэн шиг бид нар бас улс орноороо ч гэсэн ийм инноватив болъё, Сингапур шиг Азийн бармар болъё, өндөр хөгжиж гэж байгаа бол эрсдлийг хийх ёстой. Гэхдээ эрсдэл хийж байгаа гэдэг тэнэг юм игээд байж болохгүй. Тооцоотой хийн, тий? Тэр мэдээж хэрэг эрсдэл хийн. Тэгжиж л бид нар хөгжинэ. Тэгэхээр миний хувьд бол яг тэр эрсдлийн одоо юу гэдгийг баталгаа Европт цаан өгжөөгүй манад бол огт байхгүй. Эрсдлийн битгийл зүгээр венчер капиталууд ч байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ийм хөрөнгө оруулалтууд дутмаг болохоор урсгалаараа л явж байдаг тийм. Бас нэг социализм үед чинь та бас ингэж л явах ёстой гэдэг баг нэг хатуу дүрм журмаар явж исэн ийм нийгэм чинь ингээд жоохон хөшүүн болчдөг юм болов. Тэрнээс биш Монгол хүн чинь айгүй сониуч шин юмыг маш хурдан ингэж хүлээж авч өөрөмшүүлж чаддаг, уян хатан гэж өөрсдөө дүгндэг штеп. Гэтэл яг шинэлэг санаануудыг шууд хүлээж авахтаа их л хойргол болцсон юм шиг санагдаад байгаа. Яг тэгэхээр би өөрийнхөө амьдралыг туулсан юм ярьж байгаа шүү. Одоо жишээлбэл чимээгийг бид нар ингээд анх Монгол авиг ярингууд текст болгодог болчлоо. Та нар тийм юм гэж хаана байдیں۔ Тэ наадхан дээр чи Monel гэж нэг одоо компани байсан 86 онд бид нар эхлүүлж ирсэн. Эднийхэн хийж дуусаагүй чадахгүй. 30 жил явж. Үгүй тийм байхгүй. Тэг ч юм уу ийм хандлагууд бол гарч ирсэн. За тэгээд манай улсын их хурлын тамгын газрынхаа анхны хэрэглэгч үйлчлүүлэгч болж ирсэн. Тэгээ ингээ багаараа орж ирээд суугаад за танаа энэ одоо системийг бид нар авъя. Тэгтээ та үннээ хэлнэ. Та энэ үнийг яг хаанаас аваад ирв? Яаж хийв гэж асуухгүй шүү дээ. Хаанаас аваад ирв? Гэхэргүй бид нар өөрсдөө энэ байшин сууж байгаад ингээ хөгжүүлэлт хийгээд ичлээ. Энэ залуучууд бид нар ингээ хийсэн юм аа гэх тээ. Тэгээд тэгэхээр итгэхгүй. Гэхдээ би зүгээр яг та нарын хийснийг ойлгож байна. Гэхдээ та нарыг юу ашиглаад ийж вэ? Яг origin гэж нэг юм байдаг ш. Тэр нь юу вэ гэдэг. Гэтэл бид нар чинь тэр чинь origin яг энэ байна тий. Хов хоосноос юу ч байгаагүй. Энэ дээр юу ч байхгүй тий. Тэгээ бид нар энд дэн одоо бага байгуулад, датагаа зөвлүүлээд, тэгээ модельөө одоо жил гаруй ажилуулад, сургаад тэгээд жил ахсны дараа бид нар юм хийчлээ. Оригинал энэ байна гэдгээр итгэхгүй. Тэр ч хүлээж авахгүй ямар ч тийм айгуудгийн итгэх мэтгээл за ойлгож төсөөлж чадахгүй байхгүй. Тэ? Бид нар одоо яаж юм хийх ямар боломж авах вэ гэдэг ийм өнцгөөс ер нь бол харж исэн. Яг нөгөө тал дээр нь би бас бодож үзсэлд дараа нь тэгэл тийм юу нэг хийхэд бас тэгэл тийм боломжгүй ч гэдэг юм. Зөндөл ийм одоо сөрөг комментуудыг авч исэн. Гэхдээ бидний хувьд яг одоо манай энэ хэмэл оюуны хөгжүүлэх залуус дөрөнд урдсанчлалтай гадаад одоо бүгд шилдэг сургуулиудыг төгсөөд ирсэн тий. Одоо юу л хий галзуу арын аманд гараа ихэс уцахгүй гэдэг шиг байгаа хүмүүс ингээ байгаа цагт бол би яг тэр хэмжээнд нь л сэтгэж тэр хэмжээнд нь л одоо урамшуулж усалж яахгүй бол тэр хүмүүсийг би одоо ингээд би өөрөө тэр хүмүүст итгэхгүй ч юм уу тий. Эсвэл тэр хүмүүсээр одоо жижиг ажлууд хялбар юм хийлгээд байвал миний буруу шүү дээ. Миний алдаа тэр хүмүүсийг зэврүүлж байна тий. Тэр гоё пэшн одоо урмыг хуулж гин гэсэн үг тий. Тэгэхээр би тийм байхгүй л хичээж явдаг. Сайн тооцоолно, төсөөлнө. Тэгээ яг төсөөлөлд багтаж чадчихвэл тий. Тэгээ тийшээ яг хийх арга зам олдчихвэл тий. За яг нэг яг 50% таа бас байдаг л та. Яадаг бол гээл тий. Одоо дөрөвний асуусан игүнээ дээр их чинь яг л 50% таас байхгүй. Хэрвээ бид нар энүүгээр явах юм бол нэг болохдуухан нэг юм хийчихнэ тий.
хизээс сайжрах уу гэхээр 30 мянга хавцаал их гайгүй болох уу гэж 20 онд бид нар яг тэгж бодчихсон. Тэгээ байжсэн чинь азар энэ одоо чач бит гэдэг юм уу те дэлхийн нөгөө нэг яагийн хөгжилчин өөр эрчлүүрт орсон маш хурдтай ингээ хөгжижсэн учраас яг хөө тэрийг бас бодчихлаа л та. За яг хөө ингээд ихэнх химэл оюуны мундаг мэрэгчлэтнүүд нь одоо компьютер вижн буюу дандаа энэ зураг таних, видео дүрсээс объект таних ч гэдэг юм уу те. Эсвэл одоо өөрөө явдаг машиныг хийжсэн инженерүүд бүгдээрээ энэ манай NLP буюу хэл яриа боловсруулах салбар руу ороод ирсэн. Тэр юу гэж харагдажсэн бэ гэхээр манай салбар тэр хөдөлгөөн ер нь ингээд анс холбод буюу шийдэгдээгүй асуудлууд ер нь шийдэгдэж эхлэх нэ гэдэг ихний энэ шинж тэмдэг харагдаж шít те. Дэлхийн хамгийн шилдэг экспертүүд нь тэр салбар руу ороод ирэхээр тэнгүүд шийдвэр гаргахад амархан болж байгаа юм. За. Миний бодлоор бол 50-50% тай. Тэгтээ ингээд нөхцөл байдлыг авах юм бол ахиа 25% нэмэгдлээ. За 75% тай. За тэгэх юм бол бид 30 биш 25 онд магадгүй ер нь энэ одоо нэг хэмжээний юм бол хийх бүрэн боломжтой болох нэ. Яагаад тэгж харж байгаа нөхөр тэр том экспертүүд яах вэ? Пейперүүд чинь судалгааны ажлууд хэвлүүлнэ. Тэр нь бид нар унших одоо нөхцөл болцоонд гарч ирэх нь шүү дээ. Тэгэхээр яг энэ тэр тиймэрхүү бас хажуугийн энэ боломжуудыг харж байгаа л. Тэгэл шийдвэр гаргадаг. Юунэ дээр бол бас эргэлзэжсэн хүмүүс олон бий. Бидний хувьд бол бас тийм ч одоогийнх шиг юм ухаантай бол шууд энэ одоо дэлхийн түвшин чач бидэд өрсөлдөх хэмжээнд шууд ирнэ гэж бол ер нь бол төсөөлөхгүйсэн шүү дээ. Тэгэл олон улсын хөгжилчин өөрөө энэ чинь дэм болоод очиж байгаа. Игүнэгийн хөгжил одоо хэдэн хувьтай гэж та үзэж байгаа? Тийм бидний одоо пэшн сонирхол бол юу вэ гэхээр тэрийг бас л нэг яг хүншгэл болгочих хэмжээнд те. Одоо бие байхгүй. Биеийг бол бид нар тэр дөрвөн Монголд түрүүний одоо яг энэ одоо бодгол бие нь бол робот юу те. Одоо тийм корпус гэж ярьдаг. Энэ одоо бүтцийг бол хятад яаж л яаж хийлгүүлж хамгийн хямдхан зардлаар өсрөөж болно. Тэгэхээр бид нар тэрийг бол өөрсдөө хийхийг зорддоггүй. Гол нь зүгээр энэ виртуал ертөнцид энэ ингээ ажиллаж ивэл тий тэр ороптууд нь хямдхан оропт бэлэн болонгууд тархинд нь суулгаал тэгэл Монгол боллоо шүү дээ. Тэгэл одоо бид нар хүснээр хайрлцаж болж байна, ажиллуулж болж байна тий. Тэгэхээр ирээдүйд бид нар бол яг түрүүний ярьдаг энэ сэтгэл биеийг сайжруулад хийчих юм бол одоо үнэхээр сонирхолтой. Бидний хувьд бол тэр бол магадгүй одоо философийн үүднээс аваад үсэх юм бол хайрлж дурлж болох байхгүй тий өөлж инээж болно гэсэн үг. Тэгэхээр хүн бол тэрийг impossible буюу боломжгүй л гэж үзээд байгаа штэ. Үздэг штэ. Миний хувьд бол энэ бол боломжтой гэж харж байгаа. Гэхдээ тэр үл яг чин сэтгэлээсээ байна уу гэж бас биш болчдөг. Тэгэхээр тэр чин сэтгэл гэдэг юм цааш судалгаа болж байгаа. Ингээл яваад байх юм бол дуусахгүй. Ер нь одоо миний бодлоор бол юунэ бол одоо ингээд дөнгөж 3 настай гэж бид нар нодлоо хэлжсэн. Одоо ингээд 3 сард 4 нас өрнө гэсэн үг. Тэгэхээр нэг 4 настай хөгжиж байгаа. Яг тодорхой энэ үндэ гэдгийг одоо чиглэлдээ бол энэ ч юм бол хүнээс илүү. Одоо бүр мэрэгсэн юу гэдгийг 10 инчтэнээс ч илүү юм ухаантай болсон. Гэхдээ тэр амар хүн шиг ухаантай гэвэл биш. Хүн чинь өөрөө ийм өөрийнхөө ухамсараар өөр шийдв. Одоо ухамсар гэдэг юм чинь бас одоо инженерчлэгт хөвгтэй болж байгаа. Систем дээр ажиллаж байгаа. Тэгэхээр яг тэр өөрийнхөө ухамсараар хүн бол шийдвэр гаргаад тэгээ бид нар ингээ хоорондоо харилцаа явуулж шүү дээ. Тэгэхээр игүүнэ тэгж чадахгүй. Чааж бидэж чадахгүй. Энэ төвшөнд хүрэх болоог байгаа. Энэ төвшөнд бид нар бол яг нэг 10-аас 20 жилийн дараа хүрнэ гэж харж байна. Хамгийн ойрдон 10 жил. Цаашдаа бол нэг 20 заа өсрөл 30 жилийн дараа бол хүрчих байх. Тэгвэл бид нар тэр үед бэлэн байх хэрэгтэй байхгүй. Заавал тийм одоо яг өнөөдөр болгож түрүүний хэлдгээр хөгжлийг бид нар ухрааж дүрсгэж чадахгүй. Гэхдээ зөв тийш нь ингээд залъя гэвэл за тэгвэл энэ зэг дээр ирэхэд одоо юу гэдэг хүний хэмжээнд ирэх нэ. Тэгвэл бид нар яаж тэрийг зөв байлгах юм те? Яаж цааш нь хөгжүүлэх юм бол түрүүний яриад байгаа тэр сэтгэл биеийг л хийхгүй бол айгу хэцүү харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо хэдүүл эртнээс ажиллаж яа гэдэг ажиллаулаад эхэлсэн. Яг монгол хэлээрээ бол дэлхийд хамгийн супер
угаасаа манай дата чинь тэр чигээрээ монгол хэл дээр сургагдсан. Тэгэхээр анх цэвэр монголоор сургаад ингээ ажилласан чинь би хүртэл ингээд англи айгу хольж ярьдаг тий. Тэгэхээр эн чинь миний яриамаар гэж сайн ойлгохгүй ч гэдэг юм уу. Алдаатай юм асуудууд гарч ирсэн. Тэгээ бид нар хольж гисэн. За одоо англи үг мөг холий, орсыг холий тий. Ингээ хольсоор атл нөгөөд чинь ерөнхий мэдлэгтэй болоод томроод нь шүү дээ. За тэгэнгүүт нь за ер нь одоо энэ нээлттэй open source модулууд бас байна тий. За эдгээр бүгдийг бид нар дуршдаг. За тэгээд энэ дээрээс ер нь давуу талын авах юм юу байна? Хооронд нь хойлоод нэг нь илүү болгоод нөгөөх нь муу болгодог ч юм уу тий. Ингэж явж байгаа дараа илүү гэн авчдаг. Ингээд ер нь юм ерөнхий мэдлэг юм одоо олон улсын түвшинд хүрэгцэн. Тэгэхээр одоо бидний хувьд нэг үнэ маань нэг одоо цаашаа мэдээж хязгааргүй тэгэл хөгжүүлэл явах бах. Өнөөгийн бидний эрхэм зорилтоо хүрэхэд бол 40% нь хизээ гэж хараад байгаа. Цаашаа мэдээ сайжруулах тий. Одоо сэтгэл зүйн тусалдаа үзүүлдэг тийм хиймэл одоо агент гаргаад ирж болж байна. За боловсролын одоо салбарт тий виртуал багш байж болж байна. Багшийн туслах байж болж байна. Энэ асуудал дээр ингээд бас нэг дуртахад хүмүүс болохоор бас гайхдаг л да. Одоо наадах чинь ингээд виртуал багш магш ингээд хийчих юм бол багш нар ажил болчих юм шүү гэдэг тий. Үгүй шүү дээ. Багш нар ч анх хүн төрлөختөн үүсгэхэд байж л байсан, устгахад байж л байна гэж байгаа шүү дээ. Зөв функцэнд өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл багш хүн гэдэг бол мэдлэг өгөх гээд байгаа юм мөн үү шүү тий. Мэдлэг гэдэг чинь өөрөө тусдаа зүйл болж байгаа байхгүй. Боловсрал гэдэг нь тусдаа. За боловсрал магадгүй одоо багш хүний үүрэг тэр хүнд ингээд томьёо заах биш тий. За энэ томьёогийн чинь хэдэн инчтэнээс илүү хэмэл ойн заагаад өгч штэ. Тэгэхээр багш яах вэ? Та энэ игүнээг ашиглаж байгаа юм уу? За миний хүү одоо энэ юу гэдгийг бүтээл сэтгэлгээ нь хэр байна? За энэ хүүхдийн дэсвэр төвчээр нь яаж вэ? Анхаарлаа төвлөрүүлж чадж гин үү? Сурах арга барил эзэмшиж гин үү? Судлах арга барилыг ойлгож гин үү, тэ? Гэх мэтлээ ингээд арга хэлбэр нь л өөрчлөгдөх гэдэг байгаа байхгүй, тэ? Хүмүүжүүлнэ. Тэ? Одоо миний хүү ийм юм хийж болохгүй. Энэ ч муу шүү. Тэ? Энэ бол сайн зүйл ингэж явах хэрэгтэй. Ингэж чиглүүлэх энэ бол угаасаа хүн төрлөختөнд дуусна дуустал байж л байна шүү дээ. Тэгэхээр багш бол устдахгүй. Эмчч устдахгүй. Дэлхий үүсгэд хүн төрлөخت үүсгэд байж л байсан хүн төрлөخت устгахад хамтдаа тэр хүртэл бол байх мэрэгчлүүд гэж хардаг. Харин химэл оюун тэн дээр бол одоо маш үнэтэй туслах нь болно гэсэн үг. Одоо манай игүнэгийн хамгийн сүүлийн туршилтын модель дээр хичээл олимпиадын 20 бодлого шийдээд байна шүү дээ. Тэгэхээр чинь цаг хугацааны асуудал гэсэн үг. Та бүхэн бол дэлхийн компаниудтай өрсөлдөж байна гэж би харж байгаа. Тэгэхээр Монгол хүмүүс ер нь үндэсний химэл оюун хэр дэмждэг юм. Лицензтэй програм ашиглахдаа их хориг улсууд ч үү. Тэгэхээр та бүхэнд одоо хэр их одоо хөрөнгө оруулалт хийж та бүхнийг дэмжиж аль биесны лицензийг авч ашигладаг. За яг одоо бидний хувьд игүнээ дээр жишээлбэл яг үн төлбөргүй дандаа туршилтын хөлөөрнөөс бидний харж байгаа 40% хийсэн гэж үзэж байгаа учраас одоо энийг бол төлбөртэй гаргах нь буруу гэж харж байгаа. За мэдээж энэ жил юм уу амжуул одоо энэ жилдээ ер нь бас нэг төлбөртэй хөлбөрүүд гаргана гэсэн бас тооцоотойгоор. Одоо багаагаас бас нэлээд бараг хоёр дахин сайжруулах нь шүү дээ дорож тий. За тэгчээд ер нь бол үнэлж эхлэе тий. Бидний хувьд бол миний хувьд бол яг үүндээ одоо бизнес хийнэ гэдгийг бол мөнгө олох гэж харддаг. Бизнес хийнэ гэдэг бол хүний асуудлыг шийдчихэд тэрнийхээ одоо үр шимийг хүртэх ийм байх хэрэгтэй. Харин таны бизнесүүд яг л тийм байсан. Би яг танаас асууя гэж бодож ирсэн. Дандаа асуудал шийдэж ирсэн билээ шүү дээ та. Тийм. Ер нь бол бизнес гэдгийг би бол асуудал шийтгэл гэж хардаг. Яг манай үндэсний химэл оюуныг бол би бол бас л нэг ихтгэл үнэмшил сайн төрөхгүй байна уу таа гэж хараад байгаа. Ард түмэн бол яаж хүлээж авч ийм нөхөр хошигнж одоо нэг жоохон фэлтчингөт нь нөгөө игүнэж ингэсэн ч гэдэг юм уу. Тэгэл нэг юм одоо юу гэдгийг шоолох маягтай тийм хошин маягаар хүлээж авч байгаа. За цөөн тооны хүмүүс бол хөрөнгө оруулалт хийгээд тий мулти $1,000,000 одоо хэдэн сая долларын хөрөнгө оруулалтууд бас хийсэн. Тэгэхээр бас
дэмжлэг байна уу гэвэл байна, ойлгож байгаа бас цөөхөн ч гэсэн хүмүүс байна. Тэгэхээр одоо аль ч нийгэмд нэг олон нийт гэж байдаг. Тэрийг хөдөлгөдөг одоо элитийн давхар гэх юм уу те нэг хэсэг цөмөлөг хүмүүс байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийг би бол ойлгож байна гэж харж байгаа. Ойлгож. Гэхдээ цөөхөн байна. Маш цөөхөн. За улс төрийн хувьд бол энэ жилээс ер нь нэлээд одоо өнгөрсөн жилийн сүүлээс энэ харагдсан бид нар хэд хэдэн төслүүдийг амжилттай хийгээд бодиттой юм байна гэдгийг нь ойлгуулснаас хойш бол арга хэмжээ одоо нэлээд өндөр арга хэмжээнүүд авч эхэлж байгаа шиг байна. Бүгдийн нэр нь үндэсний аяар одоо нэвтрүүл тий одоо ерөнхий сайдын баг ийм чиглэл явсан болов уу гэж би зүгээр би өөрөө ерөнхий сайд уулзаагүй мэдэхгүй л байна л да. Тэгвэл зүгээр тийм чиглэл явсан болов уу да гэж таамаглаад байгаа. Тэгээд манай төрийн хувьд бол бас маш идэвхтэй худалдаа авалтууд хийх, хамтарч ажиллах саналууд маш их ирж байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамн дээр жишээлбэл одоо виртуал даатгалын байцаагч иймэр байна гэж явж байна тий. Босрлын яамн дээр яаж одоо нөгөө виртуал багшаа явуулах уу? Энүүнийг одоо бас хөгжүүлмээр байна гэсэн ийм өсөлтүүд ирж байна. Чимээгээ дэлхийн шилдэг 40, Азийн шилдэг 10 стартап компани нэг болж исэн. Тэгээд ингээд статистик харахаар нийт стартап 99% нь одоо дампуураа зөвхөн 1% тисчүүлдэг гэд таваагаад байгаа штэ. Тэгэхээр та яаж тисчүүлдвэ? 2015 онд гэхтэл та одоо олон ажилтнаа алдсан байдаг штэ тий. Цалингийн тавьчихдаггүйд хүрсэн гэж би ойлгосон. Тэгэхээр яаж энэ хүртэл та тисч чадваа гэж дахиад асуух гэдэг юм. Тухайн үед бол бид нар яг Bolorsoft гэдэг компаниараа явж исэн. За тэгээ 15 оны хямрал гэж нэг болсон юм аа. Яалтчгүй нэг тийм Монголд бол ялангуяа тэр хүн туссан. Хүмүүсийн худалдаа авах чадвар эрс буурсан. Тэгээд ингээд яг тэгээд ирэнгүүт хүмүүс бол нөгөө анхдагч хэрэгцээгээ буюу хоол ундаал авахаас биш хамгийн түрүүнд хувцас сунар те энээсээ төрүүлж тэрний софтвер шиг хийж авахгүй шүү дээ. Шууд болий гээл те. Одоо энэ одоо болор дуран мууран гээл тухайн үед лицензтэй софтверууд бид нар бас зах зээл дээр санал болгоцсон. Хөрхөн явж лээсэн. Тэгэнгүүт тэр мэрч хамгийн түрүүнд ингээд байгууллага ч гэсэн те цуцалж эхэлж байгаа байхгүй. Үнэхээр цалингаа тавьж чадахгүй болоод ингээд тэр ч гэсэн тохиолдол бий. За яг хуу софтверийн компанийн хувьд бол бас нэг онцлог нь ингээд жижигрээд ганц хоёр болсон ч гэсэн амьтай голтой яваад хийж болдог тий нэг үнэтэй компани гэж юм тий. Тэгэхээр тэр үед бол арайч нэг үнэтэй болоогүй. Нэг 3 4 хүн бол байсан. Тэгээд буцаад за одоо ер нь дараагийн. Тэгэл тэр үеэс чинь л ер нь 15 оноос л бид нар химэл оюун руу яг бүр ирчтэй орж эхэлсэн шүү дээ. Эргээд тэр чинь бас сайнаар нөлөөлж байгаа тий. За одоо ингээд хямрал бол хүндрэл гарлаа нэг яаж даван туулах вэ гэж арга замууд хайна. Тэгэл тэр үед яг бид нар одоо ер нь машин learning, deep learning гэдэг энэ химэл оюуны энэ рүү л одоо орохгүй бол амьдулдахгүй юм шүү тий. Эсвэл хэдүүлээ болёо зорилгоо хаяад одоо санхүүгийн софтвер бичиж тий. Нэг сайн нэг юм биччихээ тэгээд амар амгалан тэгээд насаараа ингээд нэг найдвартай орлоготой тэгэл явжээ гэдэг ийм сонголтны дээр ирж байгаа. Тэгэл за бид нар бол шийдэгдээгүй асуудлуудыг шийдэе гэж явсан болохоос биш. Зүгээр нэг одоо амиа зогоох байсан бол юугаа хийж 10 20 жил явж ирсэн те. Одоо бол тийм байхгүй болол нэг шуударч гараад хэлээ юм л шүү дээ. Тэгэл за болий гээл. Тэгэл за одоо тэгвэл химэл оюунд оръё. Химэл оюуныг одоо бид нар чинь 13 онд баха. Стэнфордын машин learning химэл оюуны үндэс гэсэн хичээл тавьж байхад бид нар компаниар тэр чигээрээ сууж байсан шүү дээ. 10 үед бийд суусан. Тэгээд бүгдээрээ төгссөн. Тэгэхээр яг тэр талаас тэр үеэс хуулаад ер нь бас судлаад ажил мэргэжлээ явуулж ер нь тодорхой хэмжээнд ашиглаад ирж байсан учраас бүгд ойлголттой болсон тий. За хэдүүлээ ер нь одоо химэл оюуныг цааш нь энэ залбар руу бүргэн орё гэдэг. Тэгээд энэ кодос мониторинг софтвер тэгээд цаашаага энэ одоо автоматар ангилдаг мэдээллийг ингээл энэ ажлууд эрчимжээл ишээгээ орж ирсэн. Тэгэл манай дээр бол яг химэл оюуны модель сургах юм чадамжтай хүмүүс одоо бэлтгэж үүсч ирсэн. Мөн одоо Германаас манай одоо CTO хийж байгаа хамтран үүсгэн байгуулагч төгөлдөр маань хамтрая тий одоо хамтраж явъя гэдэг ингээд шийдвэр гаргаад бид нар бол бүр том хүч болсон.
улам их хүчтэй болж байгаа. Одоо тэгэл чимээгээ дээр хүрэлцэн ирсэн те. Тэгэхээр яг энэ хүндрэл бол тэгж эргээд одоо юу гэдэг сорилтууд бол эргээд юм одоо юу гэдэг том өөр нэг том үг таалгыг нээж өгдөг. Тэрийг бид нар бол яг амссан. Тэгэл бидний хувьд бол яг хуу арайч амь тасарчаагүй. Тэгээ дээр нь яг нөө лицензтэй юм. Ер нь энэ болор дуран спел чек гэдэг байгаа чинь Монголын хамгийн анхны бөгөөд цорын ганц лиценз зардаг үндэсний софтвер шүү дээ. Яг бид нар яг энэ моделийг бол ганцхан манайх л хийсэн. Бүгдээр одоо клауд болсон тий. Subscription модель руу орсон. Тэгээ subscribe хийсэн буюу сарын одоо энэ төлбөрөөр явдаг. Ийм хэлбэрээр яваад идэг. Харин лиценз бол арай өөр модельтэй байдаг. Тэрийг яг утгаар нь классик утгаар нь хэрэгжүүлсэн газар бол одоо ганцхан спел байдаг. Тэгээ энэ маань ер нь бас амьд гарахад нөлөөсөн баг. За дараагийнх нь бол дандаа юу гэдгийг шин ийм нэлээ одоо юу гэдгийг агсан төвшний ийм шин хэмэл оюуны системүүд хийж гисэн учраас ер нь нэлээ найдвартай ажиллаж исэн. Бид нар бас өмнөх тэр цөөхөн хүчээр цөөхөн ч гэсэн одоо чадварлаг боловсруучны чадварлаг талантуудын хүчээр нэлээ ихтгэлтэй болж ирсэн л дээ. Та Германд боловсрал эзэмшсэн. 2008 оны үед зөгийн үр хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд та их орондоо ирж компани байгуулсан, Болорсофтыг байгуулсан байдаг шүү дээ, тий. Тэгэхээр нөө төрийн бодлого шийдвэраас зөв зөвтэй бол эргээд боловсруучны их орон руугаа татаж чаддаг юм байна гэж харж байна. Гэхдээ цогцоор нь хэрэгжүүлж чадахгүй бол буцаага алдчихдаг юм байна. Та чинь цалин хүрэлцэхгүйсэн учраас буцаад явцсан байдаг шүү дээ, тий. Тэгэхээр ер нь нөгөө одоо гадаадд сурж боловсрож байгаа хүмүүсийн дийлэнх нь дэлхийн хэмжээний том компанид үлдээ ажилд орё ч гэдэг юм уу. Тиймэрхүү зорилго их тэдэг. Та яагаад заавал их орондоо гэсэн сэтгэл тэмүүлэл байгаад тэгээд. За би бол ер нь баг оюутан бахаас бол Монгол хүний проблемыг шийдэх ажлуудыг бас хийжсэн гэдэг. Одоо тухайн үед Windows 95 гараад Монгол кириллээр бичиж чаддгүй. Тэгэл тэрэн дээр нь зориулсан гарын драйвер хийгээл тэгэл одоо тэрийгээр нь намайг бас мэддэг хүмүүс аяга олон байдаг. 97, 95, 97, 98 гэсэн үйлдвэрлэлийн системүүдийн Монгол гарын драйверыг кириллээр бичдэг. Тийм боломжийг бүрдүүлжсэн. Дараа нь энэ Монгол бичгтэй холбоотой асуудлууд дээр энэ Эрдэнэжимэг хичгээд одоо анх юникод Монгол бичгийг оруулж ирсэн. Намсроо гэх шинтер бас ийм хөндөрлүүд гараад байна. Юунийг шийдэхэд орж ирээч гэдэг. Энэ Монгол бичгийг шийдэх асуудал дээр бас орж ирсэн. За тэгээд тэрнээс хойш хийсэн ажлууд бол одоо жишээлбэл ингээл Монгол үйлдвэрлэлийн систем гэдэг юм уу те. Одоо нэг Windows шиг тийм систем хийжсэн. Тэр нь бол баг хоббигоороо гол зорилго бол юу гэхээр яагаад юу Монгол хүн өөрөө юм Монгол үйлдвэрлэлийн системтэй байж болдгүй. Microsoft-оос гуугаад тэд нар ч нөө бизнесийн шийдвэр гаргахад монгол хэлийг оруулах нь айгүй зардалтай. Тэгээд дээр нь ашиг олыг бол байхгүй газар шүү дээ. Тэ? Баг зах зээл тэ. Тэгэхээр энэ шийдвэрт нь ордгүй мэн л да. Тэгэхээр ийм чи энүүнийг хараа суугаад байх нь бас хэр зөв юм те. Тэгээд одоо нээлттэй open source үйлдвэрлэлийн системүүдийг монголчлъя гэдэг нэг ийм санаачлаг оюутан бахта гаргаад тэгээ нэг дэлхийд даяар ингээд тараа суудсан нэлээд хэдэн энэ залуучууд нийлээд тэгээ бид нар энэ соёмлын нөхсийг open юм байна гэдэг одоо нээлттэйхийн холбоо байгуулад тэгээ тэрэн дээр соёмлын нөхсийг гаргаж ирсэн. Тэгэхээр энэ ажил бол бас нэлээд одоо юу гэдэг монголчуудын л бас асуудлыг шийдэх юм л зорилготой явж ирсэн. За тэгээд төгсөөд Германд яг төгсөөд ажил дээр гарахад бол одоо IBM-с санал ирж ирсэн. Шууд ажилд авъя гэдэг. Тэгээд ажилтайгаа за ер нь одоо ингээд манай сургууль чи өөрөө нөгөө Германы элиц гэх сургуулиудын нэг Ирбэтэй хаахаа. Тэгэхээр тэндээс төгссөн угаасаа энэ яг төгсөгчд одоо яг энэ механикийн инженер, электроникийн инженер, информатикийн инженерүүд бол ерөөсөө тэр дөрвөө яг уралгаар тийшээ тараа авчдаг. Тэгэл тэр жишгээрэл яг явж байсан. Тэгэхээр ерөнхий хандлага нь ямар вэ гэхээр бид нар ажил бараг сонгодог тийм ингээ саналууд ороод ирдэг. Ericsson байна, Sony Ericsson байна. Тэндээс бас санал ирж ирсэн. Тэр мөрийг доохгүй IBM-ээс авцсан чинь тийм. Тэгээ ингээ тэр дүүгөө орох гээд ажилтаа нэлцэж ирсэн. Ямар хийх юм, юу хийх юм бол гээл. Дөнгөөр амар том төсөл тайлбарлаа тийм. Хүнд өрнөлтнийг аврах. Төлөвлөгөө яриад.
Тэгэл энэний нэг хэсэг гэл тэгэнгүү. За энэний нэг хэсэг нь яг юу ах юм гээл. Тэгэл яг тэнд нь ороод ингээл жоохон ярьслага марслага хийгээл. Тэгээ ингээ явж байхад ер нь ингээд авч исэн филинг гэх юм уу мэдрэмж. Тэр ямар байсан бэ гэхээр за нэг юм маш том газрын за нэг тансаг оффист магадгүй өөр ингэс нэг өрөөтэй. Тэгээ тэрэн дотор бол ингээл ер нь 20 жил бол яг яс ингээл ажиллах юм байна да. Ямар ч өөр бас бусад ингээд модулуудаас ангид те. Тэр чинь ингээд айгүй том газар. Тэгээд ийм чухал төслүүд дээр бол нууцын зэрэгэлд оруулж шít. За тэгээд тийм нэг ийм нэг 4 ханд хоригдоол тэгээд тэрийг хийнэ гэсэн үг. Одоо ингээд эргээд харахад дандаа вижндээ хөтлөгдөж явсан хүн чинь те. Нөгөөдөг чинь ямар ч вижнгүй нэг юмны нэг хэсэг хийх гээд байдаг. Тэгэл ер нь тэрийг бол хүлээж аваагүй юм шиг байна. Тэгээ аваагүй зүгээр жижиг газар сонгосон. Одоо нэг улсын 20 хүнтэй байгууллагад ороод тэгээ тэн дээр бол яг үхээр IT-г эхлээд бол яг программистаар ороод туслах одоо програм инженер болоод тэгээ дараа нь IT-гаараа яг бүр IT-г эхэлцэн авч явдаг. Тийм болсон. Тэгээ тэн дээр бол одоо миний хийсэн системүүд одоо ч ажиллаж идэг. Тэнд бол маш их юм сурсан. Бараг 100 гаруй оронд өрийн гэсэн одоо салбартай. Тэгээ тэрэн дээрээс янз бүрийн одоо продуктуудыг инспект хийгээд чалгаад тэгээ сертификатжуулаад ингэж ажилдаг одоо Европын холбооны сертификатын байгууллага гэсэн. Тэгэхээр яг энэ дээрээс бол одоо жижигхэн мөртлөө олон улсын ийм том тийм салбартай юм компани бас байж болох юм байж тээ ч гэдэг юм уу ийм байгууллага одоо яаж ажилтгийг энэ талаас нь бол нэлээд их туршлага хөрөмтлүүлсэн бас сонирхолтой байсан. Орон руу очиж үзсэн тий. Тэгэл нөгөө нөхдүүдтэй чинь дандаа бас нэг заавар зөвлөгөө өгч явна шүү дээ. Тэдний яг системийг хийгээд чинь нэг жижигхэн газар юм чинь 20 дүнтэй юм чинь нэг 2-3 хүн л яг IT дээр ажилладаг. Тэгээ хийгээд дуусчихгоотаа за үтц яг үтц үе таарсалтай системээ дууссан. За одоо яах вэ? Эсвэл дөө Silicon Valley ч явд юм билүү гэсэн бодлоор ирж ирсэн. Ягаад ч Google Moogleд бол орох сонирхол ерөөсөө төрдгөө. Тэгээ тэр чинь угаасаа нөгөө миний анханасаа үзэл бодолтой нэлэхгүй байхгүй. Би болохоор хэний чигээгүй юм хийнэ гэж яваад байдаг те. Тэгэл Google-д очихоор чинь хийцэн юмыг нь сайжруулах ч юм уу. Тэдний бодцсон шийдсэн юмыг одоо хөгжүүлэх ажил дээр л очих гээд байгаа байхгүй. Тэгэхээр за ер нь бол ийм стартап юм тохирох юм байна гээл. Тэгээ бодож байгаа Монголд яг нэг зөвхөн өргөдлөөр ирсэн, яг таны дөрөвний явсан процесс явсан. Тэгээд ялч одоо буцах. Энд ч одоо нөгөө үүдгийн орон байрны асуудал байна тий. Тэнд одоо хичнээн тэгж ажиллаад тодорхой хэмжээний мөнгө дөрөв хурааж ирсэн ч гэсэн тэр маань энд ч одоо амар өссөн, өртөг амар өндөр санагдсан шүү дээ. Нөгөө цоглол байрах гэжсэн гэж бодож байсан мөнгө нь сансан байранд нь хүрэхгүй учраас за энэгээр одоо гэдэг нэг компани байгуулчих гэдэг юм уу тий. Тэгэл эхлүүлсэн. Тэгэл за Болорсофт бол тэгж эхэлсэн. Буцаад явах бол шийдвэр заашгүй гарсалтаа нэг гэр бүлтэйгээ ингээ явж байгаа өөр хүүхдээ яах вэ тий ч хэрэгтэй тас. Тэгэл за Германдаа л байсан зүгээр юм байна гэдэг. Тэгээ тэнд ч гэсэн бас өмнө авч ирсэн цалин байлангаа даблдсан шүү дээ. Бас арай илүү хөгжил амлаад. Тэгээ энд ингээд юу гэдгийг би одоо ингээд одоо Mobicom ч гэдэг юм хамгийн өндөр саналыг Mobicom тавьж ирсэн. Тэгэл тэд нартай бас ярих та ингээд надаа ингээд байрны асуудлыг шийдэд бол би ингээд тасралтгүй 10 жил ажиллая ч гэдэг юм. Ийм бас саналууд тавьж ирсэн. Тэгээд яг ингээд Германаас ирсэн нэг нөхрийг бас танихгүй юм чинь ямар ч үнийг авах гэдэг нь ойлгохгүй л хэл та. Итгээгүй хаан тий. Тэгэл байж итл яг нөө хууч ажиллаж байсан газар руу юу ч гэсэн одоо болий доо тий. Одоо энд ингээд болохгүй юм чи ингээд. Тэгээ яриад яасан тэгээд цалингаа даблтуулаа уцаад өндөр залантай болол явцсан. Гэхдээ нэг мөрөөдлөө хаяагүй хүнийгээгүй зүйлийг хийх хүсэл эрмэлзэл бол байнгын бод. Тий. Тэгээд би буцаж очихдоо бас айгүй даварцсан шүү дээ. Гэхдээ би оффис руу ажиллахгүй шүү. Тэгээ би хийх ажил багтаа юм чи юу юу аяа. Гэрээгээр аваач. Тэгээ нэг бас нэг тэнд компани байгуулж байгаа. Тэгээ одоо би чинь Германд яг хуваар
одоо үүдээ компани ажиллуулж байгаа юм шүү дээ. Яг юу биш. Нэг ямар нэгэн байгууллагад. Угаасаа энд ч тэгээд нэг боловсрол байгуулагдсан. Германд Бадрал инженеринг гэдэг бас нэг юм софтверын компани байгуулагдсан гэсэн. Тэгэл тэр нөхцлөөрөө ууч ажилласаа ч гэсэн одоо нөгөө гэрээгээр ажиллаа авч ичээд тэгээ үлдсэн цагт нь яах юм? Нөгөө боловсрол дээр ажиллаж шүү дээ, тий. Ийм маягаар л яг тохирон таарсан да. Түрүүнээс хойш нөгөө асуудал шийдсэн гэж яриад байгаа учраас тэрийг жоохон дэлгэрүүлчих. Зузаан толь бичиг барьж явахд хэцүү байсан учраас та болор толийг санаачилсан байна гэж. За нөгөө крилээр шивхээр өө үсэг танихгүй байсан учраас та хөрвүүлэгчийг зохиосон байна. Нөгөө анх ажил дээр гарчаа бада конвертер гээд айгүйх ашигладаг байсан. Тэгээ сая тантай ярилцсан сууж байхдаа гинт саналаа. Та өөрийнхөө нэрээр нэрлэлсэн юм биш тий? Бада. Тэрийг маш их хэрэгэлдэг байсан. Ингээд таны хийсэн сүлд одоо болор спел чек гэдэг байна, чимээгээ гэдэг байна. Нөгөө Монгол бичгийг хөрвүүлэгч кодоос кимо олоо тий. Гээд таны хийсэн зүйлүүдийг хараад хахаар эхлэнийхээ төлөө та бол айгүйх зүйл хийсэн юм билээ. Хэдий технологийн салбар ингэж том зургаараа харагдаж байгаа боловч эхлэнийхээ төлөө ихийг хийсэн. Өдөр тутамд бид нэр хэрэглэхэд илүү төхөн болгож өгсөнд их талархалтай хандмаар санагцаа. Тэгэл яг дурдсан ч юм бас нэлээл олон юм. Саяны одоо таны ингээл дурдсан юмуд дээр нэмэгдээд бол бас нэлээ олон зүйлсүүд байдаг. Яг н бүтээгдэхүүн болоогүй ч гэсэн суур арга аргачлалууд тий одоо энэ яг энүүгээр явах нь зөв шүү, энэ буруу шүү. Суур технологиуд байна. Одоо бид нар ингээл игүнэгээл нэг юм л оюунтай Монголын одоо ийм анхны юу гэдэг үндэсний юм л оюуныг хийжлээл гэдэг энэний ард ч маш их проблемуудыг шинэ бараг 30-40 технологи нийлж иж энэ хэмжээнд ирдэг. Тэгэхээр тэр болгон дээр нь бас дуртах юм бол сүүлийн үед яг одоо ингээд нэг хүний хийх бол бас боломжгүй зүйл болж байгаа юм л. Одоо яг манай ингээл яг компани гэж яваад байгаагийн хэрэгжүүлээ тий. Энэ компани ард байгаа ялангуяа технологийн хэмэл оюуны одоо софтвер хөгжүүлэлт энэ нөхдүүд маань бол яг тэр проблем дээр яг ажиллаж байгаа. Тэгээ тэр хүмүүсийн яг шийдлүүд бол сүүлийн 22 онд бүрдэх 43 шин технологи идэвхтэй хөгжүүлээд явж байсан. За бүтээгдэхүүний хувьд бол 20 гаруй бүтээгдэхүүнийг хөгжүүлээд явж байгаа. Гэмчлэн ингээд тоон статистикаар нь аваад утсан чинь маш их юм болцлоо л дээ. Тэгээд барууны соёл ч юм уу том технологиг ингээд барьцсан. Тэр том улсын соёл бол дэлхийд даяар нэвтэрж байгаа байхгүй. Бид нар тийм 900-д амьдарч байгаа. Тэр бол одоо хөгжлийн бас нэг туулах ёстой зам л дээ. Тэгэхээр яг энд нь бид нар энэ олон соёлоодыг бас авч үлдэх нь хүндрэлтний өөрийн одоо зөвхөн Монгол хүний ч биш те үүрэг хариуцлага юм байна гэж бол ойлгосон. Тэгэхээр биений хувьд бол чадах юм маань юу вэ гэхээр Монгол хэл байгаа байхгүй. Хамгийн эхлээд те Монгол соёл тэрийг дагаад яагаад хэл дээр ажиллаад байна вэ гэхээр хэл дотор ч Монгол соёл, Монгол сэтгэлгээ, Монгол өв боломжил, Монгол мэдлэг энэр чинь явж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ дээр бол бас нэлээ одоо нухацтай хандаж зөв шийдэхгүй бол энэ бол устгахад ойрхон. Тэгэхээр энийг ер нь хамгаалах ёстой гэдэг. Ингээд монгол хэлээ дээр бол одоо сүүлийн 20 жил ингэж ажилласан байна. Тэгээ гол зорилго нь бол тэр л дээ. Нэг устдсан соёлыг бол сэргээж хүндрэлт юм бол чаддгүй. Тэгэхээр бол бидний хийж чадах юм. Одоо нөгөө хөгжлийг түрүүн хэлсэнчлэн дээ. Нэгэнт ингээд өөрчил зогсоож чадахгүй юм чинь. Зөв тийш нь явуулахад яах вэ гэхээр ядаж соёлоодыг бас хамгаалах. Энэ цаг үедээ ядаж хамгаалаад өгчвөл дараа нь устгах нь бол дараагийн үеийнхний үргэлж идэв юм те. Ингэчмээр байгаад байгаа байхгүй. Хэрэглээнд итвэхтэй байх юм бол өөрчлөгдсөн ч гэсэн өөрчлөлт нь бас зөв байхгүй те. Хөгжөөд явж байгаа гэсэн үг. Тэгэхээр эн чинь яг бид нар өвлөж боломжтой явж чадж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо яг хувь хүнийхээ үднээс би бас компани бол Монголын бас нэг кодын юм нэг том өвийг дээж байгаа гэж үзэж байгаа байхгүй. Инженерийн үед те. За мөн одоо нэгэнт ингээ Монгол өв соёлоо ингээ хэл дээр асуудлыг шийдэж болсон юм бол бусад тэгээ одоо чадахгүй байгаа ижил барилгаантай байгаа газруудад яагаад бид нар тусалж болохгүй гэж байдаг. Ийм санааны үднээс энэ жилээс бид нар олон улсын зах зээл дээр бас гарах тийм зорилготой байна. Тий. Энийг бас төгсрэлт гэж нэрлэх гээд байна. Apple-д монгол хэлийг оруулахад таны хувь нэмэр байсан гэж ойлгосон. Би зөв ойлгосон. Энэ дээр бол яг би бичилж гүйсэлтэй өмнө нь бол
За даж одоо гар улсын чинь 200 дуусын юуг бол тэгэл Apple өөрөө мэдж байгаа юм чи оруулчих байлгүй гэл тэгээ бодож ирсэн. Тэг орж ирдгүү. Бүр гайхаад тэгээд нэг юунд үгүй би одоо энэ Монгол бичиг гэж баахан явлаа. Тэгээ Монгол бичиг гэсэн чи Кирилл маань байхгүй шүү дээ. Юу болж байна? Энийг ядаж оруулчмаар байна гэд. Тэгээ Apple руу хандсан чинь Apple-д ажилладаг нэг нөхөр биш Unicode руу ханддаг гэж хандсан. Тэгсэн Unicode дээрээс нэг нөхөр ямар сони юм бэ? Нэр би ч гэсэн тэгж бодоогүй шүү дээ. Тэгээд байхгүй байна нэ. За одоо хэдүүлээ энийг бас оруулчаа гэд. Тэгээ Apple руу маань хүн холбож өгөөд Apple-ийн нэг яг энэ дээр нь ажилладаг бүр яг гарыг ингээ хийдэг инженер хятад залуу байсан. Тэрнтэй холбоод тэгээ нөгөө нөхөрт би Монголын үндэсний стандарт нэг юм байдیں۔ Тэ Кириллээр бид нар яг ийм байрлалаар юм бичдэг юм аа. Чи энэ Windows-ыг харуул бас байж байгаа шүү гэд. За би өөрөө Linux open source юм дээр нь бол өөрөө яг автан хийчихсэн. Тэгээ одоо энэ байхгүй шүү дээ. Яг нь open source програм хангамжийг одоо тэр 2002 оноос хуулаад 8 хүртэл бас нэлээд төвтэй хөгжүүлсэлтэй. Тэгээ тэрэн дээр яг бас миний маш том авсан тийм одоо ололт амжилт юу гэхээр зэрэг маш олон тийм том газрын яг ийм түлхүүр хүмүүстэй танилцсан. Тэгээ одоо ингээл Google, Microsoft, Apple, Adobe, Facebook гэл ингээд дурдах юм бол бүх томчууд байгаа шүү дээ. Тэднэрийн энэ одоо захирлууд томчуудыг мэдэхгүй ч гэсэн яг нөгөө хар бор ажлыг хийдэг яг проблем солвинг буюу одоо асуудал дээр нь суудаг тийм хүмүүстэй бол маш олон хүнтэй танилцсан байдаг. Тэгээ тэр танилын үргээрээ ингэж явсаар хагаад тэгээд Apple-д ажиллаж байгаа тэр яг хятад нөхөр дээр яваад тэгсэн чинь за та энэ дээр нэг угаасаа албан ёсоор бид нар бас нэг формул тий одоо нэг одоо юу гэдгийг албан ёсны нэг юм хүсэлт гаргуултыг гаргачих гэдэг. Тэгээ гүйжид хар маань гаргасан байлгүй дээ баг репорт гэл зөндөө олон монголчууд ийшээж одоо битсэн л байж таарна да гэвчсэн чинь нөгөөдөгчөө за юу ч гэсэн та гаргачих. Тэгээ гаргасан чинь ингээд давхцаж байгаа хөөхгүй те. Ингээд зөндөө олон хүн гаргацсан байна. Таны ч гэсэн нэг нь байна гэдэг. Тэгээ давхцсангууд за ингээд гаргачлаа одоо яах вэ гэдгсэн чинь нөгөө чи за болж байна ингээд таныхыг нэгтгэж нэгтгсэн чинь өөн чин дөнгөж нэг 30 мянга гаруул хүсэлт гаргасан байна шүү дээ. Гэхдээ юу вэ наач амар их шүү дээ. Монгол хүн чинь 3.4 сая хүн дээ. Тэрнээс 30 мянган хүн энийг оруулаад өгөөч гэж ингэж одоо хүсэлт ирүүлсэн бол наач юм бол одоо асар их юм шүү дээ. Бидний хувьд бол одоо бүх хүмүүс ч байгаатай адилхан шах бол ийм л юу байна шүү дээ. Хийж чадах хүмүүс нь тий. Гэт тэгсэн чинь нөгөөдөг чи инээгээд үгүй энд ч одоо ингээд нэг эможи оруулах 30 сая хүсэлт ирсэн байна шүү дээ. Яах юм бэ? Наа чи ингээд ирэмбэрээ дээшээ гарч ирч чадахгүй шүү дээ. Тэгэхээр эн чинь яг үнэндээ тийм байгаа байхгүй тий. Нэг эможи ингээд оруулах гал дэлхийд даяар хүсэлтүүд ирчдэг чинь 30-40 саяар ороод ирдэг. Тэгэхээр чинь 30 мянган хүсэлт гэдэг чинь ямарч нэг харагдахгүй тийм хүсэлт болж байгаа байхгүй. Тэгээ би үгүй наач нь тусдаа улс орн юу ярьж байгаа юм эможи таарцуулах балаа юм яриад байгаа юм. Наадгаа яг одоо оруулж игээд тэгээд нэг 2-3-7 нэг хамцуусаа нэг ахын энэ зөвлөний тэмдэг хатугын тэмдгийн зөвлөний тэмдгийн ард оруулчих уу яах вэ хүү гэл нэг ойр зурхны тийм юмнуудын одоо төрмүүдийн ярилцаад тэгээ шийдээд тэгээд iOS 16 дээр лөө 13 дээр iOS 13-аас болоод орсон. Тэгээд яг яалтчихвал одоо персонал тэр контактаар оруулж ирсэн. Тэгэхээр одоо энэ утсыг барьдаг хүн болгон их хэлээрээ бичиж өдөр тутмын ашиглах боломжийг та нээж өгчээх баярлалаа. Та ажиллаа хийсэн бүтээсэн зүйлээ нэлээд олон ярьсан баха. Гэхдээ таны хувийн мэдээлэл харьцангуй бага юм байна гэж бодсон. Би тэгээд игүүнээс асууж үзлээ. Бадрал захирлээ. Аав ээжийн талаар мэдээлэл өгөөч гэдэг. Тэгээд би нөгөө игүүнийг яагаад ухаантай юм байна гэж бодсон бэ гэхээр хэвлэлд аав ээжийн тухай ярьж байгаагүй юм байна. Гэхдээ түүний одоо нөгөө төлөвшөл хүмүүжилд аав ээж нь нөлөөлөөгүй гэсэн үг бишээ гэсэн хариултыг өгсөн байхгүй. Тэгэхээр эн чинь бас ухаантай хариулт байна гэж бодсон. Тэгэхээр одоо аав ээжийн тухай яг энэ цаг хугацаанд хоёулаа ярилцъя. Цааш тэгүүнээс хүн асуухад хариулттай болдог гэж бодож байна.
Тий яах манайхан бас хэлээл байгаа. Одоо энэ хоёр фаундерийнхаа буюу одоо үүсгэн байгуулагчийнхаа намтруу гэсэн ядаж оруулмаар байна шүү дээ. Тэгээд өвтөр нэг доодгүй за юу хээ хэрэггүйгээл яваад идэг. За манай аав би ч өөр хөдөөссөн Арангаа аймагт. Тэгээд Арангаа аймгийн 1-р 10 жилд сурсан. Бага сургуулаа, дунд сургуулаа тэнд төгссөн. Аав маань одоо аав ч хоёулаа амьд сэрүүн Арангаадаа байна. Ээж маань хим биологийн багш мэргэжилтэй байсан. Одоо насан дээр тэтгэвэрт аав статистикийн дүү газарт олон жил ажилласан. Ер нь статистикч мэргэжилтэй байна. Энэ нь бас намайг энэ мэргэжил рүү ороход нэлээд нөлөөлсөн гэсэн үг. Ягаад гэвэл бүхэл газрын одоо тэр үеийн одоо социализмын үед бол хамгийн өндөр хүчин чадалтай тооцоолуур, хамгийн өндөр хүчин чадалтай тооны машин энэ чинь статистикийн дүү газар дээр ирдэг. Тэгэл бид нар чинь янз янзын том бичгийн машин шиг юуны тооны машинаар тоглоно дээ. Яа нэг механикч байна, сүлдээ электрон болоод гэрласдаг. Энэ нь одоогийн тооны машин шиг болоод тэгэл хэмжээнд жижигсэл яг тэр юуг мэдэн штэ. Эхлээ сампингаар нэр чинь боддог гэсэн дээ. Тэгээд дараа нь хамгийн ихний одоо компьютер, персонал компьютерууд гарахад 85 онд 286 таа танилцчихсан. Тэр үед одоо хамгийн анхны IBM-ийн ийм бүрхэн персонал компьютер 5 сарын 21-нд вирус идэгсэн. Тэнгүүд монголчууд тэрийг одоо аав энэ төр яаж тэрийг аргалдаг байсан гэхээр амар залтай. Тэр өдөр нөөсө компьютер асаадгүй. Тэгээ яагаад энийг асаахгүй ганц тоглож ихээр өнөөдөр асаач болохгүй вирус чинь. Ингээ суугаад байдаг. Хин ч одоо вирус гэж юу гэдэг юм хачаа юм яриа та тий. Бүр итгэхгүй шүү дээ. Тэгэл гайхал. Аа одоо энэ вирус гэдэг чинь юу юм бэ? Ямар сони юм бэ? Яаж энэ компьютерыг вирустүүлдэг юм гээл. Ингээд бас тэр чинь нарийн мэдэхгүй байгаа шүү дээ. Гэхдээ өөрхөн тайлбарлаж байгаа. Өнөөдөр асууж ямар ч гэсэн болохгүй. Яаж түглэн гэдэг гэсэн чинь химэл дагуулаас ингээ вирус шидчихдэг. Тэгээ их орчдгийг асуулт. Гүгчлээ. Тэгэл за тэгдэм байна. Тэгсэн чинь нөгөөх нь яг одоогоор бол тэгээ нэг яг тэр өдрийг системийн цагийг шалгаж байгаа л тэр өдөр итгэвчтэй тийм л өрөөс ахгүй юу. Тэгэл тэр өдөр нь унтраагаал өнгөрөхөр чи маргааш нь болчих чинь системийн цаг маргаашаараас нь итгэвчихгүй шүү дээ. Тэгэл яг ямар ч гэсэн харгалаад бол яваад байдаг те. Гэх мэтлээ ингээд нилээ тухайн үедээ нилээ нарийн ийм сэдвий чинь тэгээд нэгдүгээр ингээд баг ороогүй байхдаа ойлгож эхэлж байгаа болохоор яг өөрийнхөө хэмжээнд аавын дайварснаар ойлгоно. Тэрнээс чинь дамжуулаад бас сонирхон оюутан байхдаа бас нэлээд вирус энэ төр бичиж үзчихсэн шүү дээ. Тэр мөр чинь одоо юу гэдгийг хаягдахгүй л амжтай сонирхож байгаа юм чинь тэгэл одоо тухайн үед 90-ад оны ихэр чинь вирус чинь бичих чинь одоо жинхэнэ ур чадварын асуудал тий. Одоо үнэхээр энэ тийм мундаг вирус бичээд тэр нь тухайн үеийн одоо Каспарский буюу одоогийн Каспарский тухайн үеийн доктор веб гэдэг антивирусны програм танигдахгүй бол вау би бол жинхэнэ програмист боллоо ч гэдэм юм. Тиймэрхүү бас яг хор хөнөөлгүй ч гэсэн яг тэрийг бичиж үзэж ингэж өөрсдөө сордог байсан. Тэгэхээр яг тэр үед нь бас суралцаж одоо энэ GTMS-ийг гэдэг сургуулийг байхад яг тэр одоо гоё топ яг брэнд болж исэн тэр цаг үед нь сурсанд бол их баяртай байдаг. Тэгэхээр яг энэ мэрэгжил рүү бас ингэж хөтөсөн хүн бол яалчгүй манаа. За ээж маань бол яг тэгэл миний хөө одоо хүссэн юм аа л хий те. Хүн бол одоо юу гэдгийг сонирхсан юм аа л явдаг гэл. Тэгэл ер нь тоо математик л гэж л бас явуулдаг л байсан л та. Тэгээ тэр утгаараас математик мэдээлэл олимпиадаас усад нэлээ оролцдог байсан. За тэгэл аав ээж маань л ер нь тухайн үеийнхээ музик хэтэн л хүмүүс. Тэгээд эмээ өвөө энтер бол малчин хүмүүс. Хөдөөс юм өвөө дээрээ мал эмнэг сургаал хонируулаад тэгээд жоохон том болоод дунд явдаг нөхөр болол тэгэл. Тэгвэл бүрэн дэлтэр л өссөн дөө. Онц сурдаг хүүхдээсэн гэсэн үг тийм үү? Тий. Нэг ташаа ойлголт байдаг ч дунд сурдаг хүмүүс их амжилттай явдаг юм аа. Онцууд тэгэл нэг цалингаас цалингийн оронд амьдрсан хүн байдаг. Тэгээ гавлууд чинь хэр амжилттай яваад байгаа юм гэхээр одоо амжилттай яваа жишээ та авах гэдэг шүү дээ. Тий. Онц сурдаг хүн юм болд юм аа л гэдэг. Амьд жишээ нь бол та авах гэдэг шүү дээ. Онц сурлагтнуудаа бол айгүй өмөрдөн шүү дээ. Яагаад гэхээр энэ бол одоо юу гэдэг манай масын байгаа царай.
Юу гэхээр хэн онц сурдгуу, хэн муу сурдгуу байсан гэдэг бол энэ бол нэг чухал ойлголт биш. Массын одоо эн чинь нэг боловсролын системийн асуудал байхгүй юу? Одоо бид нар бодоод үзэн тадаа ингээд хэдэн хүүхэд онцордог байсан. 30 хүүхэдтэй байлаа гэхэд нэг өсрөөл нэг 5 6 хүүхэд л байгаа шүү дээ. Тэ? Цөөхөн шүү дээ. Цөөхөн байгаа. Тэгэхээр масс нь өөрсдөө ихэнх нь дундууд муугууд учраас тийм нийгэм бүрдсэн байхгүй юу? Тэгэнгүүт онцчуудад юу заадгүй гэхээр чи тэгж болохгүй. Тэгж болно. Энийг сур, энийг хай. Ингээд оровч заагч шүү дээ. Тэгэхээр яг хөө гэхээр тэд нар чинь одоо яг амьдрал дээр гараад ирэхээр нийцэхгүй шүү дээ. Олонхтой нийцэхгүй байхгүй юу? Олонх нь өөрөөр явцсан. Та бол цөнх. Тийм учраас таны амжилт гарах магадлал угаасаа буурч байгаа байхгүй. Дунд сургуулийн энэ системийг те жоохон өөрчлөхгүй бол тэр бол онцчуудын ч буруу биш. Нуугуудын ч буруу шүү дээ. Энд чинь ингээд нийгэм өөрөө юм би бол өмнө тэгж л нийгмийн асуудал гэж хардаг. Боловсролын системийн одоо асуудал. За тэгээд нийгэмдэр бол тэр нь ингээд нийцэхгүй байгаа ч цөөнх болчихж байгаа ч амжилт гаргахад угаасаа өндөрлөлтэй. За ингээд хүн дуртай ажил мэргэжлээ сонгож чадах те онц сурах одоо бидэнд нийгэмд улс орны хөгжилд ямар чухал байдгийг би танаас харж болж байна гэж үзэгчтэй онцолж хэлмээр байна. Тэгээд цаг гаргаад надтай ярилцсан танд маш их баярлалаа. Амжилт хүсье. Сансан зорьсон бүхний сэтгэлчлэн бүтэх болтугай. За урьд одоо энэ нэвтрүүлэгтээ оролцуулсанд баярлалаа. Та бүхний бас ажилд өндөр амжилтыг хүсье. За баярлалаа.